Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбарын оролцогчдыг чадваржуулах зорилгоор Дархан уул Орхон аймагт сургаал зохион байгуулж байна. Сургаалтын хүрээнд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээний ач холбогдлыг танилцуулж, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уялдаа холбоог сайжруулах асуудлаар оролцогчид санал солилцсон юм а. Сургаалтад Дархан уул аймагт үйл ажиллагаа явуулж буй өлөглөх хөрөнгө зуулчлалын тусгай зөвшөөрлөлтөд 4 компани, тэдгээрийн 30 гаруй агент, мөн үнэт металл, үнэт чулууны худалдаа эрхлэгч байгууллагуудын төлөөлөл хамрагдаж байна. За энэ сургалтын зорилго нь өөрөө үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт тодорхой хэмжээний манайх чинь Монгол улсынхаа Улаанбаатар хотод агент брокерийн зэрэг сургалтуудыг бол хийж ажиллаж байгаа. За үүнтэй холбоотойгоор ус Дархан уул аймгийнхаа энэ үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа хүмүүст сургалтыг оруулах. Хамгийн гол зорилго нь юу гэвэл Монгол улсын зүгээс бол үйл хөдлөлийн салбарыг бол зохицуулт санхүү зохицуулах хооронд олгосны дагуу тодорхой хэмжээний зах зээлийг бид нар үлдгээ хийх, зах зээлд гарч байгаа сурагч багш нарыгаа бэлдснээр энэ агентууд брокерууд маань зах зээлийн үйл хөдлөлийн хөрөнгийн салбарыг худалдан борлуулахдаа зах зээлийн дагуу үнийн өртөгт нийцсэн гормын дагуу хамгийн гол нийлүүлэлт борлуулалт хийх нь бол энэ үйл ажиллагааны сургалтанд бол гол ач холбогдол болгож байгаа. За үүнтэй холбоотойгоор 2028 онд ФАТФ-ийн дараагийн бол шалгалт бол манай Монгол улсад орж ирнэ. За үүнд бид нараас тодорхой хэмжээний ажлууд бол хийсэн байх ёстой. Эцсийд бол энэ Монгол улсын хэмжээнд үйл хөдлөлийн салбар бол өөрөө иргэдийн хамгийн гол тулгуур болсон өмч өвлөгдөж үлддэг хөрөнгө учраас бид нар үйл хөдлөлийн сургалтыг брокер агентуудтай зөв зохистой хууль дүрмж авах хийж ирснээр иргэд маань чадвартаж мэдээлэлтэй болох гол зорилготой байна. Сургалтыг зохион байгуулах ажлын эсхийг санхүүгийн зохицуулах хорооны үнэт эдлэл, үнэт чулууны зохицуулалтын газрын даргын төр орлон гүйцэтгэгч Эрдэнэ ноёр ахлах ажиллаж, хэлтсийн дараах лавгч ав мэрэгчлэн бүгж аваханаар хамтран оролцлоо.